Үг байгаа юу те? За би санал хэлье. За Наранбаатар гишүүндээ баяр хүргэе. Амжилт хүсэж байна. За улсын их хурл гэдэг байгууллагын хоёр үндсэн том зүйл бол нэг нь хууль батлах, нөгөө нь төсөв батлах. За тэгээд нөгөө төсвийн байнгын хороонд нэг өнгөрсөн хугацаанд нэг жил гараа ажиллалаа. Нэг 2-3 зүйл дээр их анхаарч ичвэл зүгээр юм уу гэж. Бид энэ инженерийн төсөв батлагдж байгаа зүйлийг өөрсдөө бүгд мэдж байгаа. Ерөнхийдөө бид нэр одоо төсвийн урсгал зардал гэдэг юм бол маш их өндөр. Бид нарт одоо хөрөнгө оруулалтын орон зай гэдэг юм байхгүй болоо. Тийм учраас төсвийнхөө урсгал зардлыг бууруулах тал дээр төсвийн байнгын хороо хамгийн их анхаарч ажиллах шаардлагатай харагдаж байгаа. Тэгээ үүн дээр бас маш их анхаарч ажиллах шаардлага биш үү гэдгийг хэлье. Хоёрдугаарт нь бид нар энэ төсвийн орлогын бүтэс яг бид нар ер нь нэг сангийн яамнаас оруулж ирж байгаа тооныхоо хүрээнд л ингээд төсвөө яриад ах шиг байна. Өөр ямар орлогын их усруу өөр ямар орлого шинээр явах вэ? Энэ дээр төсвийн байнгын хороо өөрсдөө их санаачтай ажилламаар юм шиг санагдаж ясан. Хоёр дахь зүйл нь. За гурав дахь зүйл бол энэ амнаатаас болоод энэ баяжуулах үйлдвэрүүд маань ихэнх нь өрн дороор хаалгаа барьчлаа. Энэ амнааттай холбоотой асуудлыг бид нар бас төсвийн байнгын хороо анхаарч ажиллах. Энэ гурван зүйлийг таныг бас шинэ байнгын хорооны даргын хувьд, төсвийн байнгын хорооны даргын хувьд их анхаарч ажилласаа гэж хүсэж байна. Тэгээд танд амжилт хүсье. Сандаг